Яагаад ер нь нэг тэг нэмээд бичсэн байж тийм нэг. Даврлаа гэхэд нутаг ус руу орохгүй шүү. Новчнууд байгаад байна. Та нар ингэж газрууд нь ихнээсээ зарагдаад усчихад сургууль бариулахаас холиороод байдаг. Ямар сайндаа л их чинь ганц пижакаас сольж чадахгүй. Ямар ч өөрийнхөө суудаа засгийн газрын ордонд байдаг одоо ажлын өрөөг 28 тэрбумаар тогтчулсан гэдэг мэдээлэл байна. За ямар материалаар одоо ашиглаж тогтчулсан болоод ийм их хүртэг зардлыг одоо гаргасан байдаг үлээ. Энэ тал дээр мэдээ өгөөч. Манай ард иргэд 28 тэрбум гэд нүд нь орой дээрээ гарах гадах шиг байна. Энэ чинь одоо үйлчилгээний зардал гэж нэг юм байгаа. Алга, хадаас, шөрөв, тогтоох юмнууд гэж зөндөө олон зардал ордог. Тэгээ дээрэс нь ажилчдын хоол бэлдүүлэх гээд одоо жишээ нэг зоогийн газар бүхэл бүтэн ресторан худалдаад авсан байх юм та. Төрийн өмчөд ресторан юм байна. За нийт танаас суудаг ажлын өрөө чи хэдэн метр квадрат вэ? За ерөнхийдөө бол шалхгүйдээ нэг 50 м квадрат л. За 50 м квадрат тогтчулах гэж ийм их зарлага гаргачихжээ. За тэгсэн чинь таны одоо энэ ажилчид гэж яриад байгаа ажилчид яхаараа дандаа одоо энэ стрип клубын бүжигчд болон загвар хүмүүстэй залуучууд байдаг үлээ. Эдгээр яагаад ийм барилгын засгийн ажил хийж байгаа юм? Ямар ийм одоо мэрэгжилтэй гэж та ийм хүмүүсийг ажиллуулж байгаа юм? За ерөнхийдөө бол фитнесийн том булчинтай тэр залуучуудыг би энэ одоо хан туурах тогтооход илүү хүчтэй байх гэж би бодод авсан. Тэр модель залуучуудыг бол интерьерийн гоё тийм мэдрэмжтэй, торгон мэдрэмжтэй байх гэж бодоод би модель залуучуудыг ажилд авсан. Тэр царайлаг залуучуудыг бол ер нь царайшээ бас гайгүй юм хийх байхаа л гэж би бодсон. За нийтдээ хэд хоног одоо хийгдсэн засвар ажил вэ? Жил 2 сарын хугацаанд 50 м квадратыг тогтчуулахад сэтгэл дараа яг одоо таны ажлыг тогтчуулсан ажил нь бол 7 хоног үргэлжилсэн байдаг юм байна лээ. За энэ гавтангууд нь дандаа хараа. Энэ одоо ингээ хасаа хараа 250 мянган төгрөг. Энэ хараа 250. Одоо жишээ нь энэ хараа энэ 168 мянгадыг одоо сая 680 мянгад одоо зардаргаан дээрээ биччихсэн байгаа. За энэ араа 250 мянган төгрөг гэж байгааг 2 сая 500 мянга бичсэн. За энэ яач вэ? Яагаад энэ ийм үнэтэй болсон бэ? Энэ тал дээр та ямар тайлбар өгөх юм? Их мам уулгаач ингэдэг байхгүй юу? За чи нэг тэг нэмээ бичсэн байх шүү миний дөө. Энэ алдаан дээрээ анхаараарай. Буцаагаад сангийн яам руу шилжүүлчээрэй. За зайл. За ер нь та өөрөө гинэ. Нэг тэг нэмээд андуураад бичсэн байна миний дөө. За энийг ч яг энэ хэсгийг ерөөхдөө бол кадлчихгүй юу? Панел хаус хамгийн лог нь хамгийн шилдэг мундаг гоё хавтангуудтай, мундаг гоё өнгөтэй, загвартай. Би юм мэддэг хүн учраас эд хараад эдийн мэддэг учраас энэ чинь 2 сая 500 гээл тэнгуут нь би итгэж байгаа байхгүй. Тэгтэл 250 гээд манай энэ панел хаусыг үнэ буруулсан юм уу? Яасан? Анханасаа ийм үнэтэй байсан. Ийм л юм болсон байна. Таны тушаалаар тэр бол инхмагийн буруу. Би ямар ч мөнгө ийдсэн гэж харж байна. Иргэд гэж хардж байна. Мөнгө ийдсэн. Надаа мөнгө байхгүй. Их ч мөнгө ийдсэн. Төсвийн мөнгөөр далимдуулж энэ мөнгөөр эмнэлэг сэтгэл барьсан байсан бол хичнээн хүүхэд одоо эмчилгэдээ хэлэг сургуультай болоод бүхэл л одоо тэгэл нэг юм цэцэрлэг барай, сургууль барайч гэл ингэ газрууд нь ихнээсээ зарагдаад усчихад сургууль бариулахаас холиороод байдаг тэгээд. Цөөхөн хүн амтаа улсад чи нэг л сургууль байхад тэгэл болоо шүү дээ. За ер нь бол гишүүний хараа танаа нутгаас сонгогдсон гишүүд бүгд лөөвөрчин. За чи даврлаа гэхэд нутаг ус руу орохгүй шүү. Бүгд лөөвөрчин. Яагаад байгаа юм? Одоо бүгд юм нахаалныгаар та нар ерөөсө хууль үйлчилдэггүй, та нарт ерөөсө цадиг гэж байдгүй, дүрм журм үйлчилдэггүй юм том толгойтой та нар төрийн дээд гарсан юм эргүү одоо юм ямар новчнууд байгаад байна. Та нар ингэж